Баяран гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чод. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт гараад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацгаана үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэнд зориулан бэлтгэж хүргэдэг Чинсэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Булган аймгийн Сайхан сумын угуул, Орхон аймгийн Баян өндөр сумын Ариат, аймгийн Хурц Бадрангуй Арслан Шигтийн Амбаатар. Сайн байна уу та? сайн байна. За, сайхан зусж байна уу? Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За, наадам төхөд бэр их байна уу? Оо, сэтгэл хөөрөө сайхан л байна. За. Олон жил ноцолцсон юм болохоор тэгээд наадам төхөд ирэхээр бас сэтгэл хөөрхөл юм. Тиймэрхүү л маягтай. Одоо бол барилдана гэж юу байх вэ? Насаглаад тийм. Тийм хүүхдүүд нэг галын бэлтгэл дээр очивол ганц хоёр үг хэлж зааж өгөх юм да. Тиймэрхүү маягтай л байна. Тэр сэтгэлдээ бол барилдаад байгаа үстэй. Тийм. Сэтгэлдээ бол барилдыг дотоод таа. Сайхан нутгийн тэр аль хаваар нь одоо та нутгалж ийсэн гэдэг юм уу мэндэлсэн байдгийг. Та бодвол одоо нөгөө арай хөгжсөн үе төрсөн учраас хүн эмнэлэг төрсөн байлгүй дээ. Тий. Тэгэхээр танаа хаагур нутгалж ийсэн. Манай хул ер нь эхийн тал бол ер нь жаргант хөтлнөр хаваар нутгалдаг байсан. Ийм улсууд хоошооч тал булгаар эдрэг үлдэж аварж нь тиймэрхүү ихтэй сайхныхаа цаад голоор ер нь дундаа нутагтай улсуудтай манайхан тий. Хүүхэд ахуй цагт бол одоо олон л одоо сайхан дурсам сэтгэлд үлддэг хүүхэд байх байна. Одоо бүр идэх ухамсах зүүх уулзах учрах ярих өрхөөс ахуулаад танаа сайхан нутаг бол олон бүхтэй газар. Тэгэлгүй яах вэ? Хамгийн анх та харж исэн бүх хүн хэм. Хамгийн түрүүнд одоо харж исэн бүх юм бол энэ би одоо бага байхдаа манай өөрийн манд төрсөх аймгийн ардын Нямсран гэж байсан. За би 1959 онд Булган аймагт Монголын ард түмний оюутан залуучуудын анх дугаар их наадмаар тэнд Булган аймагт 38 хүн чатарчилж барилдахад тэнд улсын арслан жамин дээр төрүүлж би хоёрт орж байсан юм. Тэгээ 1960 онд Завхан аймагт Хөдөө аж ахуйн дэд сургуульд оюутан байхдаа Завхан аймагт очиж төрүүлж анх аймгийн арслаа авсан юм аа. Тэрнээс хойш 1965 онд Булганд төрүүлсэн. Булганд ер нь аймагт нэг 3 удаа төрүүлсэн хүндээ. Би улсын наадамд бол 3 жил барилдсан. Нэг жилд нь бол 3 давсан, нэг жилд нь 2 давсан. Нэг жилд нь бол Говьлтай аймгийн Ундрахын бүрвтээ 5 даваан тунж тэгээд Ундрахын бүрвт өвдөгч роодсон. Тэрнээс хойш одоо улсын наадамд очиж барилж чадаагүй. Хөргөө ах Баасан сорин гэдэг Тавхаа Баасан сорин Түүгэр Гомсрон гэдэг улсууд одоо манад хөргөчүүд байлаа. Эдгээр маань одоо бүгд барилддаг. За энэ хэдийгээ харж, энэ хэдийнхээ яриаг сонсож, энэ хэдийнхээ байгаа байдлыг харж ингэж л одоо бүх болох үндсэн санаа оноо миний тархитлаганд бууж тэгээд тэргээр л бүхэнд их дуртай сонирхолтой болсон доо юм л. Гэхдээ та Дүүгэр Гомсрон гэж Монгол улсын манлай начин Дандрын Гомсрон гэдэг хүний тийм ээ. Тий одоо Бүрэг сумын Хариат Дандрын Гомсрон гэж Дүүгэр Гомсрон гэж олон улс таараа гайхагдсан. Улсад одоо 4 удаа 4 давсан, 5 давсан. Тэгээ нийтдээ бол нэг 7-8 удаа бол 4 давсан. Ингэж барилдсан хөгшин байд юм аа. Тэр хөгшний л одоо нөлөөлөг бол бас нэлээд байлгүй яах вэ? Ах нарын маань нөлөөлөл их л бий дээ.
Нэмсүрэн Арслан таны том ах юм уу? Тэ миний хамгийн том ах юм. Бид ч одоо ихээс 8 удаа хамгийн том ах маань одоо Нэмсрэн Арслан байна. Нэмсрэн ах маань тэгээ хамгийн бага нь би юм да. Нэмсрэнгуй улсын наадамд бас 4 давж ирсэн гэдэг шүү дээ. Тэгсэн. 60 4 5 6 оны үед баха. Тэгээд тавж исэн бай. Тавж исэн. Би тэрийг мэднэ хүүхэд байхад одоо ах маань барилж байгаа. Ээж нь ах чинь 4 тавчаад ирсэн. Маргааш 5-ын даваанд барилнаа гэж одоо ингээд бүгдээрээ л гэр бүлээрээ хөөр болж исэн. Эсэг бол сайн санддаг. Бүх хүн нутаг хошуу уул ус ер нь овголдог тэр газар нь бүгдээрээ л танихгүй баярлж яддаг штэ. Тийм л дээ. Та тэрийг нь яаж мэдэрдэг? Та өөрөө барилдаад явж байгаа шүү дээ. Ер нь тэр үеэрс эхлээл одоо ингээд баг багасаа л эхлэн ер нь бөхчүүд бол уул усаараа нэрлэгдэж аймаг орноороо нэрлэгдэж ингэж гарч барилддаг байсан. Тэгэл одоо ерөөсөө манай сайхан сумч нь бол ер нь бүх ихтэй шүү дээ. Дээрвээсээ бүх ихтэй газар ийм байсан. Одоо тэгээд 1900 он гараад бол одоо 2 авраг 3 одоо нийтдээ манай сумч нь бол 3 аврагтай 2 арслантай одоо хороод явахад 10 гаруй заантай начин шихуныг хороод 10 гаруй мас начин байдгүй. Ингэж төрсөн одоо нэг сумоос ингэж олон бүх төрсөн юм улсын хэмжээнд ер нь ховорхондоо эртнээсээ бол бүхтэй байсан. Тэр үетгэл 1800 оны ихээр үеэртэл одоо тэгээд Даншгийн Даян авраг гэдэг хүмүүс сүүлд одоо ингэж бичиг баримтуудаас тодорхой болоход Цэрэнбэл гэдгээд авраг гарч ирж байна. Ингээ манай сайхан сумчин нийлэх юм бол одоо ер нь 4 аврагтай болж байна. Даншгийн одоо 2 3 авраг, Ардын хувьсгалын 1 аврагтай, Ардын хувьсгалын 2 1 арслантай ийм газар шүү дээ манайх. Бөхчүүд Монгол эрх хүний дээд жишээ гэж монголчууд ярьдаг. Бүх хүн явсан газар одоо хямар сэргдэг, хямар нь одоо бадардаг гэж ярьдаг. Зөв би танаас тэр ардын хувьсгалын жилүүдэд төрсэн 1 авраг танаас юм гэж та хэлж штэ. Монгол улсын даян авраг Сэрэтрийн цэрэг ойроос харж яв. Харж ирсэн. Хачин сайхан одоо хүүхэд байхдаа бол хараад ямар сайхан хүн бай тэр нүд хөмсөг гэж бол хачин сайхан шүү дээ. Тэр болгон хүн заягдаа сайхан нүд хөмсөгтэй. Чээж тэр том биений тэр байгаа эдэр нь бол нэлээл том. Ерөөсөө ингээд цаанаа л нэг хангаар нэг тийм нүдэнд нэг сайхан тийм хүн байсан юм да манай усаараа аврах тийм. Ер нь тэгээд Монгол даяараа бөхчүүдийн дунд хэлэгдэг эр хүний одоо бүхний 33 шинжийг агуулсан гэж яригддаг штэ. Цэрэ аврагыг л одоо тэгж ярьдаг. Ер нь ч одоо ингээд нэг зураг хөргөн дээрээс нь харахад бол ерөөсөө бүх шинжинд бүрдсэн тэр тасам гэдэгтэй гүзгүзээ байхгүй тэр мөр гар тэрний толгой хэлбэр идэр бол санаа л нэг нүдэнд дулаахан тийм сайхан хүн шүү дээ манай цэрэ аврах. Одоо бандин авраг кемөргдөг гэж ядарсан жамин дорчийг барьж байна. Кемөргдөг жамин дорч чинь дандаа ч өргөдөг биш. Бас дардаг бүх байх нэ. Вайт. Авраг бандин жамин дорчийн барьж хүчээр дуудаад өргөчлөө. Сүүлийн 2 бүх дандин авраг Цэрэн начин 2 барилдаж наадамчин одны анхаарал зөвхөн энэ 2 дээр байна. Ингэж ардын хувьсгалын 40 жилийн баяр наадмын бүхэн барилдаанд спортын сайн дурын алдар нийгэмдгийн залуу бүх Цэрэн начин аврагыг давж авраг боллоо. 1961 оны улсын баяр наадам. Ардын хувьсгалын түүхэд 40 жилийн он баяр наадам 512 бүх зодгосноос Монгол бүхэн 33 шинж бүрдсэн их хойн од тойвох Булган аймгийн сайхан сумын ариад улсын начин Цэрэн 9 төрүүлж 24 насндаа улсын авраг болж Хөвсгөл аймгийн Цагаан сумын ариад дархан авраг дамдин 8 давж үзүүрлээ. Булган аймгийн сайхан суманд одоо олон аймгийн арслангууд байна. Одоо баг их худлаа ирвэл тоолохын аргагүй олон байна. Тийм ээ. Эртний дүгэгийн тийм ээ.
Энэ чинь манай аймаг чинь Булган аймаг чинь 1937 онд байгуулагдсан шүү дээ. Тэгээ 38 оноос эхлээд одоо юугаа хийх наадмаа тусгаалan хийж ингэж гисэн тэрнээс хойш одоо ингээд тоолох юм бол одоо манай сайхан сум бол аймагт хөрөөсөн бөхжүүлэхэд тоогоор аймагт арсан цол хүртсэн бөхжүүлэхэд тоогоор бол одоо тэгээд тэргүүн барин л явд юм. 20 гаруй тоолоод үсгэд 20-ч бол арсан гооч бий. Би аймгийн арслангуудыг асуугаад байдаг нь зүгээр нэгэн цагт 80-аад оны ихэнх үед бас л халахын мундаг сайхан арслангуудын нэг байсан Нансал гэдэг хүний тухай л асуух гэдэг. Оо, Нансал, Монхор Нансал гээд тий. Бас л сайхан ураатай, аатай, бяртай үздэг. Ер нь тэгээд намайг одоо бүх болоход одоо энэ бид нар баг байлаа да. Энэ Дүүгэр Болдбаатар бид нар гээд бид нэг үе болсоо тэгээд Магсар өгшийн секцэнд болгонд ингээ хичээлдэг байсан. Тэгэхэд ерөөсөө одоо тэр Нансал ах байж байна. Уртнагсан гээд багш байсан юм одоо тэр байж байна. За цэгмэд үгээд байсан одоо олимпийн мөнгө медаль авсан шүү дээ. Паралимпиад авсан. Хүүн Батал тэрний аав байж байна. Тэгээд бас хөдөө улсууд бол зөндөө гэсэн тоо аймаг зэрүүн байсан үе тэр үе тархатал дандаа л одоо уулзна очинд ярихаараа тэгээд дандаа бүх ярина. Улсын цолтой хөгжүүлийнхаа тухай ярина, өөртөөхөө тухай ярьж өөрнө. Тиймэрхүү л байсан даа бид. Магсар багш гэж та Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Соли Магсар гэдэг байна. Оо тий тэр хүн чинь тэр хүний байсан уу? Байсан. Булганы хүн юм уу? Булганд байсан. Булганы хүн биш үсттэй. Булганы хүн биш ээ. Өөр хангаа хүн байгаа. Тэгээ булганд бол багшилж байна. Яг зүгээр нэг 70-аад оны үе чинь сүүлээр нэг тогтоол гараад тэгээд Магсар багшийг энэ Булган аймагт хувирлсан. Тэгэхэд анх одоо иржээлаа. Тэгээд одоо ингээд тэгэж хурж ирэл тэр хүний гарын шав болж ингэж явсан доо. Тий. Нөгөө чөлөөт бөхөр одоо барилддаг байлаа. Хүмүүсийн ярьдгаар ар халахын алдар тасгалжуулагч Соли Магсар гэдэг тийм ээ. Сайхан хүн шүү дээ. Бөхөө бол одоо энэ чөлөөт бөхөр дүүрэн гүйцэд мэднэ. Яаж барилдах вэ гэдгийг, яаж одоо хинтээ барилдах вэ гэдгийг зааж өгнө. Мэддэг ийм л хүн байсан. Одоо Соли Магсар гэдэг сайхан буурал өгсөн байсан. Таны Монгол бүхийн багш юм үндэсний бүхийн. Миний одоо Монгол бүхийн багш нар багш юм бол одоо яг одоо тэр их юм байхад анхнараас л өөр сурсан да. Тэгээд ер нь бүхийг бол одоо баг байхтаа бол ээжигээ дагаад одоо анхнараа дагаад бүх их үздэг байлаа. Соёл одоо Улаанбаатар хотын соёл хоршоол, соёлын нийгэмлэг, хоршоолын нийгэмлэг гэл ингээд хагасаа бүтэн шөөдөр чинь тойроод явчихдаг байсан. Тойроод үздэг байсан. Тэгээд тэр дунд үздэг байсан. Тэр дунд чинь одоо Дүүгэр Гомсор ингээд манай муу хөргөө ахмал барилдана. Одоо гараад ирэхлээр л хүмүүс шүү гээл эхэлнэ. За тэгээд л нөгөө дүүгэрлэг гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү л одоо орчинд өссөн болохоор энэ чинь бүх гэдэг юм чинь цаанаа л нэг сэтгэл тодхон л байгаа байхгүй нэг сайхан сэтгэл тодхон гэдснээс мартаагүй байгаа дээрээ асууч энэ дүүгүрдэх мэх хөл сайтай хүн хийдэг юм уу? Сайн атгадаг хүн хийдэг юм уу? Эсвэл барьтай хүн хийдэг юм уу? Дүүгүрдэх хүнүүд хамгийн гол юм нь юу гэхээр нэгдүгээр барьсан хүн, хоёрдугаарт дүүгүрж байгаа асуулч одоо ууцны тэнхээ хэрэгтэй. Тэгээ гуравдугаар тавьдаг хөлөө маш сайн хурдан түргэн тавьж өгнө. Ингэсэн байхад бол ямар ч барьснаас цаад хүмүүлээр ингээл сэнсрээд ороод ирэх шүү дээ. Манай Гомсрын ах бол аль ч талдаа золголоо гэсэн цэрвгөөч гэсэн дүүгэрчдэг тийм хүн байсан. Одоо ингээд дүүгэрдэг мэх бол манай Булган аймагт бол мэдсэр ер нь гарч л байна. Тэгээ намнын сөрөн бол саяны барилдаануудаар харж байхад дүүгэрж байгаа. Гэхдээ яг тавилаа бол яхан буруу тавиад байх юм. Эсрэгээр нь тавиад байх юм. Зуулан давуулаа тавьчихдаг байхгүй. Тэгэхээр амархан би ч гэсэн өөрөө бас багхан шиг биетэй цогцсон гэх тиймэрхүү юм багтаа хөгжүүд улсуудаа барилгахад бол дүүрчдэг байсан. Бүр амар байдгийн тийм. Дүүрдэх мэх бол эцсийн үр дүн нь яаж тавих вэ гэдгээсээ шалтгаалдаг. Тий, одоо ингээд дүүгэрлээ барьцаа авлаа, дүүгэрлээ хөөргөл гараад ирлээ. Хоёр хүлийн одоо ингээд бүр гаргаж ирээ бүр сайн дүүгэрж байгаа. Тэгэхээр хоёр өсгий биш үү? Хүний өсгий бол ингээд дээшээ гараад ирдэг. Жийднээсээ толгоноос дээгүүр тэр үед л тавих хэрэгтэй. Харин тэгэхгүй бол тэр чинь хөл дээрээ тавиад нөгөө дүүгэрж байгаа хүн чинь өөрөө бас нэг тогтсор муутаал явдаг байхгүй. Тэгээд дагуулаад явах юм өөрөө төрүүлээд унч. Тийм усалтай юм байна. Дүүгэрд мөн чих бертаванд арслан. Хоолын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн хангар дэвжээний өгөх аймгийн хурц арслан Хэшигтийн Ганбаатар
Хороо давж байна. Ганбаатар Арслан аймгийн Баяр наадамд нийт 3 удаа төрүүлсэн аймгийн урд Арслан Булган аймгийн сайхан сум яриад уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн дулааны зээгэд ажилттай. Та Монгол бүхийг үндэсний бүхийг ах нарын хараад сурсан бүх үзэж байгаад ер нь одоо өмнөх үеийн бүхчүүдээс сурсан л гэж байна. Зүгээр Монгол үндэсний бүхөөр барилдаж байгаа Монгол эр хүн ямар байх ёстой? За яг том биетэй бэр чадaltaй ухаантай бай. Ер нь эр хүн ямар байх ёстой? За ер нь тэгээд манай үндэсний бүхий чинь нэг онцлог гэж байна штэ. Саан байна, жууда, чөлөө төхөөс онцлог нь юм гэхээр чин хараалж байна. Эс чин хараалж. Одоо манай амраа гэж харахгүй. Амаргүй. Одоо том бүхчүүлэг бол яаж хийгээд юм гэдэг бол одоо тэр чин харгалж ухаар хөндийн төвийн гэдэг ямиг л одоо тэр өөрөөс нь зайлуулж чадах юм бол болно. Хөндийн төв гэж одоо бүхэн чинь бас нэг барилдааны дотор утга байна шүү дээ. Хоёр гартай бяртай байна. Өөр ууцны тэнхээтэй хүн байна. Энэ бүгдээс чинь одоо тэр зайлж барилдахын тулд хөндийн төвийн зайлуулна. Хөндийн төвтэй хүнийг хайна гэдэг чинь бол хийж голдсон хүнийг бол хөндийн төвийн зайлуулаа татаал угсраал одоо ингээд манай амраас ингээд зайлал ингээд ирэхлээр хөндийн төвөө алдагдсан үед л хүн ямар ч жинтэй хүмүүс тун амархан хүн жаа. Ийм л хөл онцлог барилдан шүү дээ манай. Ер нь тэгээд үндэсний бүхий онцлог барилдан бол нэгдүгээр мас хэрэгтэй байгаа. Хамгийн гол юм нь юу гэдгийг гэхээр одоо чин хэрэгтэй баг. Тэгээд чацаараа байвал чацаар байж хэрэгтэй. Тэгээд бэр байх хэрэгтэй. Хамгийн энэ бүгдийг чи холбож явах юм уу гэхээр мэхвэд. Мэхэж болно. Хэдхэн өндөр хүн байлаач гэлээ гэсэн мэхтаар өөрийнхөө тэр биеийн зогсон мэхээ хийхгүй бол одоо тэгэл зунжил харах гэдэг иймэрхүү юм байна. Эр хүнийхээ хувьд за одоо ер нь тэгээд нэг тийм үг байдаг шүү дээ. Одоо сайн явыг бол чудаг ёстой явыг бүх үндэсний бүхээр хичээл, сайн явыг бол үндэсний бүхээр хичээл оролд гэсэн тийм нэг үг байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь тэгээд хүрээний үндэсний бүхэдээ ороод сонирхоод ингээд ирэхлээр хүн ер нь өөрийгөө хүмүүжүүлээд ирнэ. Элдв янзын одоо тэгээд яриа өөрөө гарахгүй ярианд оролцохгүй болно. Элдв янзын буруу зөрүү үйлдэл хийхгүй болно. Ингээ энэ бүгдийг чинь ингээд хүнтэй харилцахтаа хүртэл ах цах ёсоо мэдэж харж байна. Ингээд энэ бүгдийг чинь хамсруулаад ирэхээр юу гэж тэр хүний одоо жудаг ёс гэдэг юм чинь тэндээс гарч ирж байгаа байхгүй. Хүндлэл гэдэг айхтар юмны чинь гарч ирээд ингээ манай монголчууд чинь хүн ахтай дээл захтай гэдэг ялдаг. Энэ ёс гурмыг бас их бүхчүүд бол маш сайн баримталдаг. Ийм учраас л одоо ерөөсөө хүн өөрөө хүмүүжээд хүн шиг хүн болж байгаа юм. За болоод ирэхээр нь одоо тэгээ хүмүүжөө төлөвшөөд ирэхээр нь одоо настан буурлуу за энэ хүүхэд чинь одоо нэг жудаг ёсоо мэддэг болсон байна. Одоо ер нь аюулын хүүхэд болсон байж үгүй яригдана. Одоо иймэрхүү бэнцтэй болно доо. За одоо тэгээд сүйд нэлэхэд заал гэвэл заагаа биелүүлдэг болно. Хамгийн гол юм чи одоо энэ шүү дээ. Хүн заагаа толгойд өгсөн л тэрийг миний хүүд эндээс нэг адуу байж ирэхэд 2-3 өртөө адууч байсан заалгад дуусмал явж авчирдаг. Минь тэгээд бүр тэр зангаасаа болоод өөрөөхөө тэр зандаа бүр хөтлөгдөд өөрөө тэрэнд ороод ирэхээр хүнд тустай болно. Ядарсан зүдэрсэн хүмүүсийг тусалдаг болно. Том болдгоомаа гэхэд хүнд гай болохгүйгээр өөрийгөө аваа явдаг болно. Ингээд ирэхээр ч хүний ч хайр хүндтэй өөрөө шууд тэр хүндгэлийг дагаад тэр жутаг өстэй болоод ирнэ. Ясаа баримтлаад ирнэ гэдэг чинь ерөөсөө л энэ. Хүний хүндэл нь өөрөө хүн ахтай, дээл ахтай гэдэг ёс гурмыг маш сайн баримтлаад хэрэгтэй. Сархилгаанд ороод ирэхэд чинь тийм л бол юм дээ. Одоо бидний үе чинь одоо ах цах ёстой үед бол одоо бол нэг амжилт гэдэг юмараа дээр дороо ороод байдаг болсон юм. Бидний үед тийм байдгүй. Эхэл төрүүл цол авсан бол тэгэл тэр хүн чинь дээшэл. Тэр улсуудын хажуугаар төрүүлж мэдлэн дээр нь гарч сууж ирэх бид нар байхгүй. Дотооддоо сэтгэлдээ байхгүй. Чи олон жил төрүүлж шүү гэх юм байхгүй. Тэр ёсыгаа баримтлана. Ингээл ирж байгаа юм да. Монголд бүх болж төрхийн тулд эхлээд Монгол эр хүн болох нэ. Эхлээд ер нь тэгжил таарна да. Онгороо дуусантаа, жаахан дөргөндөө яриатай, ам хордтой юм хүн бүх болно гэхэд хэцүү л баг. Хэцүү юм шүү. Хэцүү тий. Ер нь одоо ингээл хараад байхад тэр улсын арслан аврах заа начин гузаг ингээл сайн мэр олон жил барилдаад ирсүүд одоо тэр нь тийм
ам гараа тэр нь тийм донгороод гүгээд байгаа улсууд ер нь харагдахгүй шүү дээ. Бүгд л одоо сууд бүгд л яриа өөрөө нүүр эмхтэй цэгцтэй. За яг нэг инээж хөхөрсөн бие нэгэ цааш нь явуулсан аригсан эмэлхүү яриа өөрөөтэй улсууд байна. А тэр чанараараа хөвгтөө хүмүүсээ дараа үе хүмүүжүүл. А тэрийг одоо ингээ хүлээж авсан хүн чинь за би нэг тийм болохгүй юм хийсэн юм байх шүү. Хүмүүс надад загнахгүй ч гэсэн хэлжээ шүүгээд ойлгоод өөрийгөө засаад авна. Хөл маягтай та мэдээ. Одоо Монголд ер нь бүх болох нь битил эр болоход л ер нь хэцүү юм а да. Энэ орчин цагаасаа болж ах шиг байна. Одоо бид нар чинь одоо хүний хүүхэд хилээд яг бидний хүүхэд ялгаагүй байр савнд олон жил одоо ингээд ханнаасаа усаад хандаа одоо галаад хилээд ингээд байгаа улс чинь нөгөө нэг ажиллаа хийн одоо бид биеийн хүчний хөдөлмөр хийн гэсэн юм ойлгож байхгүй. Хүлээ нуулнаас ч хүлээ авна гэж байхгүй. Одоос ч усаа аваад ирнэ гэж байхгүй. Мал ахуулгаа яваад одоо тэрийг хадуулаад аваад ирнэ гэсэн байхгүй. Хург тоглонд явна гэсэн асуудал байхгүй. Ийм болоод ирэхээр чи хүмүүс чинь нөгөө нэг одоо тэр чанараараа хүн чинь ажил сурч эхэлдэг. Тэр чанараараа хүнийг хүндэлж эхэлдэг. Тэр чанараараа хүн өөрөөсөө би юм ажил хийх ёстой шүү. Ирээдүйд би ингэж амьдрах ёстой шүү гэдэг ухагтхууныг өөрт нь сууж өгдөг. Тэгээ өөрөө би ингэж амьдранд одоо дээр үуч бидний үуч за миний хүс хэрэгт яваад ирээрээ цаа хэм үзээд ирээ. За хэрэгт яваад ирнэ гэдэг чинь өдөө одоо малаас өөр нэтрээмтэй болоо тэр улгаа харьж байгаа олон хүнтэй харьж байгаа хүн чинь сэргийн газар тэр сайхан газараас ирсэн сайхан үе тэнгийн залуучуудаа уулзсан яриа хөөрөө ин танилцсан найзлан нөхөрлөн нэг дөрмийн дор бүгдээрээ жагсан нэг дөрмийн дор бүгдээрээ ахуй амьдрч эхэлнэ. Ингээд ирэхээр чи хүн одоо харахгүй ирэхэд л суран шүү дээ тэрийг. Тэгэл хандаа хамт олонтой юутай болно. Ийм л юм. Суманд бол одоо анх гарч ирсэн баг. Гэхдээ та аймагт хэзээ төрүүлсэн? Би одоо суманд аймагт төрүүлэхээс өмнө суманд барилж ирсэн. За аймагт яг та 70 онд хэрэгт явсан. Тэгээд 78 оны үед аймагт барилж ирсэн л да. Тэгээд цол авна гэдэг чинь бол бас их гоё л да, сайхан л да. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд сэрэг байхдаа төрүүлж 2 удаа төрүүлж нэг аймгийн сумын зан суулгаа. Тэгээ 81 он Сүхбаатар аймгийн 40 жил ардын хувьсгалын 60 жилийн агаар Сүхбаатар аймагт барилдаж аймгийн арслан цулаа. Дараа нь 86 онд Эрдэнэ доттой хурж аймгийн хурц арслан төрүүлээ, энэ дотор төрүүлж энэ талбайд төрүүлээ. Тэрний 87 он Булган аймагт төрүүлж ингээд цолоо усны чимэг нэмлээ. Тэгээ 89 онд Эрдэнэтэй төрүүлээд ингээд аймгийн хурц бадрангуй хичээл хэмэх цолыг л одоо авсан да. А тэр цолны асуудал тухайн үед байгаагүй сүүл 2000 он гараад одоо өгсөн шүү дээ. Ийм цол одоо тэд төрүүлсэн хүнд ийм цол таавал ийм чимэгтэй байх хэрэгтэй л гэж ингэж яалаа. Яасан. Нийтдээ улахан одоо 1977 оноос л хойш ингээ барилдах нэг 40 жил жахуу барилдсан байт юм аа. Зүгээр таныг барилдаж явах үед нүдэнд бол ингээд багшигхан атлаа нэг дил тэргүү тийм ямар хүн байх юм? Оо байна. Энэ юу жижиг биетэй хүн барилдах чил хэцүү шүү дээ. Эвгүй юу? Тойлбонол барьцсан нөлөөгөөр иргэд тавиал тэгээд баригдахгүй сухтаал гүйгээл тэгээд албаа шуудгаа чангалцсан бол ерөөсөө баригдахгүй ингэж гүйгээл ингэж тэгээд одоо ялангуяа ингэж одооны хүүхдүүд нь саан бож удаа чөлөөтөр барилдаг хүүхдүүд бол барилахад тун эвгүй. Ялангуяа 1-2-ын даваа бол эвгүй шүү хэцүү. Ер нь унчих гэж болохгүй. За нэг бариад авсан байдаг юм өөрийнхөө нэг барьцаар золгоод авсан байх юм бол за нэг учиртай юм шүү. Одоо ч өөр улам л хэцүү болоод байна. Ингээд бүх хөгжөөд одоо ингээд одоо бүтэн жил бэлтгэл хийж байна шүү дээ. Ингээд ирсэн улсууч одоо яах юм? Хэцүү. А бидний үед бол бэлтгэл хийнэ гэж бол айхтар тэгээд нэг дээхэн үед бол 2000 оноос өмнө бол нэг айхтар тэгээд бэлдээл шийдлээд байсан юм бол байхгүй. Яг зүгээр анх бэлтгэл гарахад Эрдэнэтэд бэлтгэл гарахад бол гокийн нэг хэсэг гарч ирсэн. А сэргэнгийнх нэг хэсэг гарч ингэж хоорондоо одоо ингэж барилдаад ингээ 2 тусдаа 3 тусдаа ингээ гараад ирсэн галуучийн хоорондоо барилдахаар энэ гал гар нэг хичээл юм болно. Биеинд өгөн авал наан цанаа гэсэн ойлгох байхгүй.
өөрийнхөө галын бөхчүүдийг дэмжиж өөрсдийнхөө галаа одоо бас нэг авсан галч аль болохоор сайн барилгахыг хичээнэ. Ингэж л барилдаг. Улам л чанаржаад бөхчин чанаржаад идэг байхгүй. Тэгээ манай Эрдэнэ чинь онцлог үгээр нэг аймгийн бөхчүүд байхгүй. Одоо 21 аймаг гэжсэн тэр 21 аймагч л бөхчүүд өрөөд ирсэн. Одоо ингээл Завхнаас гэтэл Гончгөл байдаг байлаа. Чулуунбаатар, Булуунаас гэдэг байдаг байлаа. Өөрөнгөөс Батбаяа байдаг байлаа. Доор Ховдоос гэтэл Ахтуу хоёр мөнгөч хөрөлцөөж хоёр байдаг байлаа. Гэх мэтлэнгээр одоо ингээд говьалтаагаас гэтэл Тайванбаатар тэгээ баах ус хөгжөд ингээд хүрээд ирж уусууж яаж одоо тэгж наан санаа болноос ойлгол байх. Чадaltaй л барилсан, чадaltaй л дээж гарна. Ингэж л үздэг гэсэн. Ер нь манай Эрдэнэт тийм биз дээ. Бусад аймаг бол бас харьцангуй цөөхөн арслангуудтай тэгээ бас хоорондоо бие биенийг их арай өөр дотн танина. Тэ өөр мэднэ эдгээр ч одоо бусад газрууд ч нь болохоор нэг аймгийг болохоор энэ одоо олон удаа барилчих яаж барилдах вэ барилдаа нь танил болчихсон. Ингэж байна. Манайх чинь бол тэгэхгүй ч дээ. Аймгийн чинь бөхчүүлийн барилдааны онцлог гэж сонирм байдаг. Манай болгоны ч одоо сэргүү барилдаа барилдах дуртай бол одоо завхныхын чинь хав барилснаас барилдах. Тэр говьалтайхан ч хөл гарт орох орооцолдох гэдэг гих мэтлэнгээр өөр өөрийн барилдааны онцлог шинжтэй байдаг учраас энд чинь бас нэг сайн бэлдэж сайн одоо бэлтгэл хийж гаргахгүй бол амар хуунхаад бодно шүү дээ. Та 81 онд ардын явсгалын 60 жилийн Сүхбаатар аймгийн 40 жилийн агуур Сүхбаатар аймагт төрүүлж арслан болж. Тэгээд өөрийн нутаг биш газар төрүүлэхээр ер нь яад юм бэ? За тэр их сонд анх удаа тэр том барилдаа аймагт барилдаад ингэж явах чинь бас л бэргсэн, жиргсэн тэгээд онц мэд танихгүй бөхчүүлтэй барилдаа шүү дээ. Тэгээд нас залуу байсан бас имээ наа одоо настай хүн барай аваад хаталаа тэр хүн чинь бол зүгээр нэг арслан болоогүй шүү дээ. Ядаж нэгээс хоёр эмэгтэй бүр 30 мэг тэрэнд нь орчихгүй юмсан гэж бод. Ёстой нэг насны залуу насны л байсан баг. Тэгээ айхгүй за нэг зоригтой хүн шиг үзэл тэртээ тэргүүл одоо ер нь энэ хүнийг л давж илээж арслан болно. Тэхгүй тэрнээс байхгүй байгаад байгаа юм байна. Тэгэл өөрийнхөө барьцаар барилна. Тэр хүнээ барьсанд орохгүй бодно. Тэгэл мэхээ хийж би чинь голцоо тэнд явах нэг хавсрах мэх байт юм да хөлөө. Тэр мэхээр л голцоо явсан да. Харин үзүүр төрөнд аймгийн арслан Батүлзий гэдэг сайхан маас жинтэй гүжээтэй хүндийн төв доортой тийм бүхтэй таарлцсан. Тэгээ би ер нь тэгж их мэх ер нь хийж үзээгүй зүгээр дэгээ гэдэг мөхийг бол олон хийж хүн хаяаж яхад болгоны дэгээ бачлаа гэдэг нь сарлаа л. Тэгэл дэгээ гэдэг мөхийг л хайсан да тэгээд л. Тэгжэл одоо залуу насны л байх л да тэр нь. Тэгжэл хийсэн баг. Тэгжэл төрүүлсэн гэдэг. Тэгээ нутгийн ард түмэн наадамчид юу гэж яах юм? Яаж яах юм? Йоо яах вэ? Ер нь Монгол түмэн чинь хаанаа гэсэн очоо барилахад бүхэндэл дуртай шүү дээ. Тэгэл яах вэ? Энэ ард түмэн бол ерөөсөө нэг ер нь нэг сайхан өгч авсан л да. Тэгээд одоо сайн байна. Одоо ингээ бариллаа. Цаашаа явж барилдах хэрэгтэй. Залуу байна гэдэгтээс урам ингэж л барилдсан да. Барилдсан. За тэгээд одоо Сүхбаатар аймагт аймгийн арслан болчих. За тэгээд Булган аймагтаа ирээд төрүүлэхэд барилдахад одоо хүмүүс харж байгаа шүү дээ. Ганбаатар аймгийн арслан гэлээ хэр юм болчих гэд хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэгнэ. Тэгээд төрүүлэхэд юу? Ер нь шинжин шүү дээ тэд нар чинь. Шинжин харна энэ за арслан болсоод тэр энэ дүндээ бүхгүй газар арсан болсон шүү гэсэн яриач бас нэг сонсогдож л байсан. Тэгээд бүхгүй газар арсан болсон гинэ гээ. За тэгээд дотор юм бодогдсон шүү дээ. За бас нэг болохгүй байна гэж хэлээд Эрдэнэтэй нэг төрүүлснээс хойш уул нэг нутагтаа өгтэй газар болгоно нутагтаа нэг төрүүлчих зүгээр юм байгаа юм даа л гэсэн яриа хөөрөө бас гарч ирээд байсан. Тэгээ нутагтаа би одоо энэ ган уяг гээд аймгийн арслан байсан. Тэдээ ган уяг. Тэрнтэй үзүүл зүрхэнд үлдэж хайшин да. Тэгээ төрүүлсэн. Тэгээ тэрнээс хойш л одоо надаа одоо нэг юм хэлхээ байсан да. Танаас дүү юу? Ган уяг уу? Дүү. Тэгэхээр улсын шигшээд байсан. Тэгээ яг хөө тэр барилдааны би бас яг мэднэ. Тэгээд тэндгээл аль одоо хий гаргана, аль одоо алдаа гарна тэрэн дээр л мэхээ хийж л хийж байгаа юм да. Будуураа гүйлгээл. Тэгэл залуу хүн чинь огцон нэг хүний мэхэнд ороод ирэхэд сан дээр ишлээ. Тэгтэл одоо авсраал тэгжэл омогж байгаа. Танай удамд одоо би сонсох нь 10 гаруй арслан байдаг юм гэсэн.
За одоо ер нь тэгээд яриул байхлаа би одоо бас жаахан багаасаа нутгаасаа гарсан болохоор тэр болгон сайн хэлэхгүй. Ер нь бол ингээд одоо ингээд ярилцаад наанцааны их бол ямар ч нэг 4-5 арслангууд бий шүү. Аймгийн цолтой хөгчүүд бас. Аймгийн цолтой хөгчүүд наанцааныг бид чинь тэр эцэг талаасаа юм уу их талаасаа тийм холбоотой тэрний хүүхдгээд ингээд явуулаараа бас холбогдоод явчихдаг юм. Одоо энэ аймгийн арслан гамболд байна шүү дээ одоо. Тэр битээ ярил бас л яриул. Авгааны гамболд гэдэг баха. Тэгээ авгааны гамболд тэр яриул бас л юм ярина. Тэгэхдээ одоо хоёулаа яг жигтэй гахтуу хоёр шиг л хоёулаа байж шүү дээ битээ одоо тийм. Таны Булган аймгийн наадам төрүүлчихэд ирэхэд чинь Нямсрах нь юу гэсэн? Тэгэхэд ах маань байсан л да. Тэр үед нь одоо 87 онд тэр үед 87 87 онд одоо бүр ингээд би нэг онцлог нь тэр үед их аимхаач их юм байсан. Гомсрах Нямсрах хоёрыг харахаар би ерөөс барьж чаддаггүй. Яа тий хийх гэсэн одоо бүх одоо санаж бодчихсон юм толгоор ингээд гараа хөвчихсэн. Тэр хоёр загнаад байдгүй байгаа шүү. Юу загнахгүй тий хардаг харц байгаа байдлаас сүрдээд байхгүй юм чи тэгээ тий. Тэгээд гавыг бүтээж яг ингээ гараад ирлээ. Тэгээд ингээ тойроод харсан чинь ах Гомсрах хоёр алга байна. За одоо нэг сэлэхүү сайхан үзэн дээрээс дотоод бодолтой. Тэгээ үдчихэд тэгээ гавгийн хайчаа тахмаа ол дивэд гарсан яг урдлын эндрийн урдл сууж тал иглээ өчлөө бодвол тэр нэг сайхан хэрхэндэл дивжсэн тэр нэг байхгүй болчихсон. Гэхдээ яг хурж ирээд ах маань сайн байна мэдүү гэж хэлээ нэг үнсээ за тэгээд хоёр ах маань хоёулаа тэгээд тэрэн шиг сайхан одоо сэтгэл их сайхан тавигдсан сайхан юм байхгүй тэ ховрдоо ах нартаа ингээд амжилт гаргаад ах нартаа үнсгүүлээд сайсаалыг сонсч байна гэдэг чинь сайхан шүү дээ тийм. Ах маань бүр тугны ойр суудсан газавтаа суудсан байж би тэр хараагүй л байна. Харсан бол бас яах вэ юм бол одоо ер нь тэгээд сэтгэл зүйн хувьд бол өөрчлөлт орно шүү дээ. Орно. Тийм. Таныг ер нь аав ээжс нь хэд хүртэл хамт байсан? Муу ээж минь надтай би одоо 35 6 хүртэл надтай байсан да хамт байсан. Ээж минь нэг 80 төгөж өгөхөл болмосон да эрдэнэт. Таныг тэгвэл одоо том арслан болцсон хойно байсан л байна шүү. Байсан байлгүй. Таныг арслан болоод ирэхэд ээж нь юу гэж өө одоо бурхан би битгээд намайг одоо барилдах гээд гарахад арц үжээр утчих штэ. Тэгээ одоо тэрийг одоо ээж минь арц үжээр утчих өгөөд хоолундын минь хийж өгөөд за тэгээд ингээ наадам үзэхлээр холоо байна надаас. Тэгээ би хараалаа юм л да ээж минь тэнд сууж өөрхий минь одооноос сахицсан болохоор нэг айтайхан газар суух үедээ сүдэртэй газар суугаасаа гэж өөрийн бодолтой байж. За тэгэл Жэнийг ингээд тойроод наадмыг ингээд талбайг тойроод миний хоёр охины минь хоёр гартаа хөтөлцөл ингээд тойроод яваад байдаг байсан. Тэгээд их хүний сэтгэлгээд одоо ингээд бодож яхад агуул юм да эцэгхийн сэтгэл гэдэг чинь мундаг хүүгээ хараад байж байгаа. Бодвол өөрийн мэддэг, тарин өөрийн мэддэг одоо санаа оноо уул усантай одоо бас нэг яжсэн биз дээ. Тэгээд миний хүүгөөдөө харж байгаараа үдж байгаараа гэсэн нэг бас нэг хэл дотроо дотооддоо бол боддог л байсан бах өөр юм. Таныг барилдаад ирэхэд ээж нь гар хурууг нь барих уу? Барина. Үнсэн за миний хүү сайн барилаа да. Болоодоо миний хүү одоо гэж хэлээд үнсэн. За тэгэл одоо их хүн ер нь ямар хайрын хэрэл тэнд гардгүй яг тэр л бүгд гарна шүү дээ. Өөргөө юм тэгэл миний өмнө бол ойлгохгүй зүгээр ер нь эднээс талбал уйлдгэл байсан баярлаад уйлдгэл байсан баг. Эднээс нь хөлмс гардаг юм бас ах ихнэр хилдгэл байсан ээж мань тэгж яах гэж хэлээ. Тэгээд яг тэ одоо тэгээд нэг хийм буйныг бол аав ээжийн буйны ачиг хариулна гэж юу аа. Тэр үед л нэг хэсэгхэн хугацаанд нэг сэтгэлийн би нэг 2-3 удаа тайлгаруулсан байгаа л гэж боддөө шүү дээ. Одоо энэ цагийн үндэсний бүхний тамирчид их олон болж. Залуучууд үндэсний бүхөр их хичээлж байна. Гэхдээ их спортоор давхар хичээллэхгүйгээр ганцхан үндэсний бүхөр хичээлээд байгаа нэг тал байх юм. Та юу гэж бодож байна? Би энийг бол амжилт гаргахад дутагдaltaй гэж бодно. Цаг үе маань ямар вүлээ? Тийм ээ? Самбар, шуудагаар, чөлөөтөөр, саксаар, волейболоор хүчний одоо хичээлж бие биедраа өв төгс болгож яг үндэсний хөр барилдахгүй дээр үе шиг одоо адуу молтойг ноцолдох, сөхөр молтой туул хургатаа ноцолдох биш. Мод төлөө хийх биш тийм ээ.
Ингэж одоо аргалж үчээд яваад ингээ биеийн хүмүүжил хатуужил сууна гэсэн ойлгос бол байхгүй шүү дээ. Тийм учраас спортоор хичээлж одоо чөлөөтөр хичээлгүүдээ чөлөөт ихтэл тэр минутын 3 минутын дотор яаж хүчээ гаргаж ингэж барилжаад төсвөр төвчээр гаргаж байна. Яаж ухаан гаргаж байна. Эн чинь үндэсний хүүд эргээд нөлөөлнө. Тийм учраас л ерөөсөө би ч гэсэн одоо хүүхдүүд багчууд хэлдэг. Та нар хэрвээ үндэсний үгээр сайн яваа барилдыг бол аль дуртай энэ 3 төрлийн бүхийг аль дуртайгаар хичээллээ гэж. Эндээ амжилт гаргаж та нар үндэсний хүүхэд цаашаа өчнөө амжилт гаргана. За бага насны хүүхдүүдтэй ингээд манай одоо аав тэгэж барилдаг байсан. Ээжийн тал тийм бүхэн удамтай гэж хийж байгаа хүүхдүүдийн бүх болгосон гэсэн хүүхдүүд хэлдэг. Арай нас чинь бага байна. Тийм учраас хүүхдүүдээр сакс, волейбол, хөл бөмбөг тэр спортоор хичээллээ. Хамаалал, боксоор хичээлсэн болно. Тэр хичээлжээж спортын гэдэг амтыг үзчихээд ялагдахын ухааныг өөрөө судалж ээж, сурч ээж ингэж л үндэсний хүүхдээ орж ирээ. Тэгвэл бэртлэг эмтэлэнч бага болно. Яаж барилдах ухаан нь ч өөр болно. Шууд очсноос наад спортоор хичээлж байгаа очвол арай нэг спортын дүртэй болоод бас нэг учиртай амжилт гарах нь хүртэл өөр болох юм аа гэж би тэднэрт зөвлөдөг юм даа. Наадамд ингээ барилдаж байгаад төрүүлэндээгээ бодоод юм уу их дээшээ барилдандагээ бодож байгаад нэг хүнд унчхаараа тахимаа өгч явахдаа өгчүүд нэг юм хэлээд идэв юу гэдгийг. Ер нь тэгээд ингээд одоо өөрийн сэтгэл энэ одоо энэ дэвжин дээр гарч ирж байгаа өгчүүд бол ер нь бодно штэ. Зарим нь ч яг өөрийнхөө хэмжээг мэдээ заавал 2 юм уу 3 тавчна. А зарим нь бол ерөөсөө ингээд төрүүлэх юм шиг бай цолоо нэмэх юм, цол чимгээ нэмэх юм шиг бодолтой уусууд орж ирнэ. А тэд чинь тэгээд доороо унцглаар чинь одоо юу гэхээр өөрөө одоо тэр нь болохоо гэж эндээ тэгсэн байх шүү гэж. Тэгээд ер нь голцоо манай үндэсний бүхэн хэлдэг бол цаад бүхэдээ бол бодож санах юм байхгүй. Сайн барилдаараа л гэж хэлдэг. Би ч гэсэн тэгж хэлээс. Миний сайн барилдаж. Тэгэж одоо атаажтай гаргаж инээ тэр гэсэн тийм ойлгож юм бөхчүүд байхгүй те. За сайн барилдаа. Тэгээд гарч ирээд өөрийгөө шүүмжил. За би юунаас болоод ингэж унцчих вэ? Яагаад тооцоосонгүй одоо давсан хүний маань ямар өөрмөх хийч уул нь ийм ихнүүд хийдэг юм хийгээгүй чинь шал өөрмөх хийж. Тэгвэл би дараагийн хөдөл энэ хүнд унахгүй юм шүү гэж боддог. Ингэж л барилдаж. Та одоо наадмаар зодтолж байгаа юу? Үгүй одоо бол нас агсан одоо яах вэ те одоо ясгийн чинь бас хөгшин хүн барилдана гэдэг чинь дэвжээнд бас өгч болохгүй. Нэгдүгээр чинь өөрөө мах шилэн муудсан байна. Хоёрдугаар одоо ингээ гарч ирээд барилдахаар зэрэгтэл хүмүүсийн нутаг усын маань бүхгүй болсон юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэгэхээр энэ хөгшнөр гарч ирээд барилдах хөөс бас байхгүй гэх юм бас нэг харлаа яриа мараа гарах болов гэдэг янз янзын улмаас болоод барилддаг юм. Наадмын өглөө дээлээ өмсөөл цэнгэлдэхэд орж ирэхэд уяхан замб ТV-г шуранхаалал ингэж яхад сэтгэл өрний хөдөлгөө. Хөдөлгөө яах вэ? Одоо өнөөс эхлээд 7 сарын 1-ээс эхлээд хөдлөн шүү дээ. Ер нь тэгээд их сайхан барилж байгаа үед л ер нь айдтай шин маргааш шийдвэрлэх барилдаантай гэдэг шин баг нойр аав шүү. Ер нь нойр ирсгүй тэрнтэй тэгж барилсан. Энтэй ингэж барилсан.
Тэр чинь тэр маань одоо өөр мөх сурчаагүй байгаа. Миний мэхэнд өөр хариу мөх сурцсан биш байгаа даа гэж түмэн зүйлийн бодол эргэлдэж шүү дээ. Тэгээд нэг амраа за тэгээд нэг сайхан хоол ундаа за наадмын толгойд ороод гэж бүр ингээд сайхан шилийгээл харгалаа чинь зэрэгтэл одоо ингээд наадамч тэр баяр хөөрсөн сайхан хувц сунраа өмсөд тэр их сайхан инээд хөөртэй ингэж байгаа. За бөхчүүд за одоо яах вэ гэхээр цол ах уу ингээд цол чимгээ авцсан бөхчүүд за зүү зөрүүнд бөхчүүд сайн бэрэл бөхчүүд цаанаа л нэгтгэд нэг тийм сайхан харагддаг л байхгүй гоё. Одоо ингээд бүхий чинь нэг хиймэр лундаа одоо усны бүхий өнгө гэж байна шүү дээ. Одоо энэ хуяачд бол тэгдэл өглөө наадмын өглөө одоо тэнгэр хажиглаа тийм насны мөр тийм зүсгийн мөр төрүүлэх юм байна гэж хинжитийн инлээ. Тэрнтэй адилхан бөхчүүд бас бодно шүү дээ. За ямар шөнзийн бөхчүүд төрүүлэх нэг багцаа таамаг бол авна. За тэр ч магадгүй энэ ч магадгүй дэл гэсэн. Тэгэл одоо барилдааны харна да. Ам яаж авч яана, амаа яаж авч яана, барилдаанаа яаж барилж яана. Урд нь нодлон урьдчилан барилдсан барилдаа энэ залуу юм энэ бүхэн ямар болчих гэдгийг л одоо алхаа гიშгэ харцаас нь хүртэл одоо мэдэн штэ нэг тийм нэг жаахан бүдэгдүү нэг хараал нэг жаахан нэг аймгаад ингээд багсан за энэ чинь айгаад байгаа заслуудаа л гэж бодно. За бөө нэг хурц хідэн бороо хитрхи хөөрөөд энэ удаа гэж бодно. Нэг тогтоохон сайхан хараал санаал нэг нүдний харц нэг болоод за энэ чинь нэг эвгүүл барилдах юм байна да дээшээ барилдах юм да гэсэн бодол өөрийн хамгаар л гаргаж штэ тэр чинь. Таныг одоо тэгэл яг эд сайхан барилдаад наадам төрүүлээ шөвгөрөөд ингэж яхад гэрүүлийн хүн яах вэ? Бас цул тогтлоо. Цугул дараандаа өөр юм тэгээд энд галдгооны ажил хийгээл байж чинь гэртээ хүлээгээл байж лээ. Тэгэл очино. Ер нь энэ дээрс наадам үзэх үү? За одоо ер нь намайг орж байгаа зүйл нэг хэрэггүй дээ. За энэ ирлээл бол нэг хүүхэд дагуулад нэг ирлээл бол тэр хоон сууж байна. Хоон л байж завын энд ирчээд байна гэж хэлээ. За тэгэл яваад өгөндөө одоо тэгэл баад тэр хүнд л бас л төгсөртөл байдаг байх та бодлоо тийм. Эрдэнэ тот одоогийн Орхон аймгийн үеийн яг өөртөө чинь яг сайхан одоо энэ дэвжэн дээр барилдаж байсан арслангуудын тухай дурсаач. Сайхан яриач. Гончиг арслангаас гэсүүлээ. За энд ирээд 83 онд ирсэн юм аа би энэ. Тэгээ энд ирээд тэгээд бариллаа 83 оны хойд наадамд барилдсан. Тэгээ нэгдэл өгш маань байшин. Намаа хотод байж хаад одоо оршил нийгэмлэгт дасгалжуулагч байсан шүү дээ. Тэрний лаглагчийн гар дээр би бас 2-3 жил хичээлсэн байгаа. Лаглагч маань байсан да. Тэгээд хэдэн судан байсан, гойчиг байсан. Одоо энэ хоёргээд Булган аймгийн шүндэр сумын харьяат тийм байлаа. Аймгийн арсан байлаа. Энэ боомж чухагаад одоо бид Чулуунбаатар завхны ятганы Чулуунбаатар гэхүүс Бацайхан арслан гээд байлаа. Тэгээ олон сайхан арслангууд одоо хөвсгөлийн Жаданбаа арслан гэж байлаа. Нэг 10-аад төрлийн 10-аад арслангууд байсан л да бид нар бүгдээрээ тэгээл одоо ингэж барилддаг. Харин онцлог нь бидний арслангуудын хооронд бол за би даавь чи даавь гэсэн ойлголцууд байдгүй байсан шүү яриа өрөөж байхгүй. За арслан хэнийг авах чинь гэсэн одоо тэгэл аванда айгуул чамааг авандагаа тоглоом шоколад хийгээл тэгэлдээ чи дээр ирэмбитээ бол авгаад ингээд тоглож явуулсан маяг ингээл явдаг байсан да. Сүүлийн 85 6 оны хоош ингээд сэргээс салгаж ирээд одоо болд байж байна. Энэ Батсанбуу байж Бухтын Батсанбуу энэ Тайванбаатар арслан байна. Хөрөлж жоож арслан байна. Мөнгө жоож арслан гэдэг. Одоо энэ арслангууд чинь бүгдээрээ цуваад ирсэн. Тэгээ 85 6 7 оны үед идэл одоо нөгөө нэг 20 гараа арслангууд чинь буцалж ялж байсан чинь. Гаднаас ирсэн бөхчүүч ер нь төрүүлнэхэд хэцүү л байсан шүү. Ер нь хэрэгтөө төрүүлэхгүй нэг нь нөгөөгөөр өртөө хожиж барилдаа нэг нь давахгүй бол ерөөсөө сайн зуурч барилдаа хичээж бол дараагийнх нь барилдаг. Ингэж л уялдаа холбоо ингэж л бид нар барилддаг байлаа. Тэгээд одоо ингээд хөрх юм дээ манай одоо арслангуудаас бидний үед байсан арслангаас их нь одоо хөрний оронд очтой явж тэгээд одоо байгаагаас ихлээр одоо энэ хүмүүс Тэдэн судан маань байж байгаа юм. Лав гүсрэн маань байж байна. Батуяа маань байна. Тайванбаатар маань. Тэгээд нэмэрхүүл хийдэн цөөхөн арслангууд л үлдсэн. Гаднаас ирсэн 80 буу ах байж байна. Арслан энэ хэдэн цөөхөн арслангууд л үлдчихтэй одоо. Тэр үеийг бол дараагийн үеийнхэн гараад ирсэн. Одоо тэд нэр бол
одоо бол тавхаа гэдэргээл одоо гарсан тэдний үр хүүхдүүд нь бүгд барилдаад сайхан барилдаад ингээд гараад ирлээ. Тийм л байж юм. Та нарын хооронд тэр үед ер нь та сая яриа байгаагүй гэж байна. Шудрах сайхан үздэг байж. Тэгс. Гисэн мөртлөө өөр газраас ирсэн хүнийг бол бас л шудрах сайхан ноолж ээжээ. Цоол ноо. Яг л тэр хэмжээгээр л ноолно шүү дээ. Чадал нь хөрөхгүй л одоо унжил таарна шүү дээ. Арга мэх нь өгөхгүй. Чадал хүрээд мэх нь хүрдэг юм л давж л байсан байхгүй. Ийм л үчиртэй юм байна бид. Тэгээд ер нь ингээд нэг буулт гэдэг хүнийг нэг цолонд хүрэх гэдэг асуудал хоёр чинь хоёр өөр юм. Яг хоёулаа дахимаа өгж байгаагаар адилхан болгоос биш өөр юм. Олон жил цуг барилдчаад, олон жил бэлтгэлд гараад, олон жил хөлсөө гоожуулаад унахтаа унаад, давхтаа даваад явж байгаа энэ дараа үеийн дотор бас өрөвдөх хайрлах сэтгэл бүхэн чи хад чулуу биш шүү дээ. Хайвд хайрлах сэтгэл гарна шүү дээ. За өөр юм тэр даван дээр нэг цолны даван дээр гараад ирвэл энэ муугаа нэг юм дээш нь явуулчих юм чинь дагаж бодно. Тэр бол одоо хайрлсан, өрөвдсөн, бүхөө хөндлсөн дараалаас хэрвээ цол авсан гэдэг чинь муу барилдах ёсгүй. Сэтгэл зүйн хувьд цолоо хамгаалаа, дээшээ барилд. Энэ талын үнэлж хөндлсөн ийм асуудал байгаа. Буугаад өгнө гэдэг нь өөр. Та олон хүнийг цолон төргөө. Яг би одоо нэг версэр улсуудыг бол өргөсөө. Тэгээ одоо улсуудыг өргөжлээсэн 5-ын даваан дээр бол 2-3 удаа бол өргөсөө. Би яг наад Монгол бүхийн жудгийн тухай асуух гэж байсан юм. Та нарын үед одоо 80-аад онд та цүнхээ хүнээр бариулж яав. За тэр нь өөрсдөө хүрэндээ. Одоо ч энэ бүхчүүд чи хажууд нэг цүнх хүрдэг хүн явах юм. Харин тийм юм байл лээ. Тэг юм уу? Тэгээ бидний үед бол яг зүгээр нэг найз нөхдүүд, ах トゥ зүрхсээ тэр хурцгээ тэгэхээр нэг миний хувьд энд байгаа шүү гэж бүгсээ харуулчаад явна болохоос мачи нэг цүнхүүр одоо чи хаашаа бол намаатай гэсэн тийм ойлгоц юм байхгүй дээ. Уусаа хүнийг хүндлээд цүнхөө өрүүлнэ гэж одоо юу гэсэн үг байгаа. Тэр өстө овцоо өрүүлнэ болохоос чи болохгүй шүү дээ тэгээд. Зүгээр дээл хувцсыг чинь одоо ингээ харж байхад дээл хувцсыг ихнэ. Яг л өөрийн одоо нэг чухал одоо салдгүй найз нөхөд юм уу эсвэл ах トゥ нь хажууд нь ихэвчээс харийн хүн гадны хүн бол тэр хувцсанд хөрөхгүй лээ. Хөргөгчгүй хөрхийж боцох. Тэгээд хувцс хунраа сайхан эрэм тараагаар нэвхээ дараалаар нь тавиад ингээд гарна гэдэг чинь нөгөө нэг жудаг ясны чинь асуудал. Тэгээд дээшээ гараад салбайд гараад яаж барилдах вэ гэдэг асуудал нь тийм өөрөө ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа. Түүнээс хамаагүй шидчил хам хийчихэл салбайд гараад барилдана гэдэг чинь одоо бас л нэг тиймэрхүү шүү дээ. Одоо сүүлийн үед бас энэ бөхчүүдийн оролцсон зарим нэг нэвтрүүлэг харж байхад нэдрэхгүй тухайн асуудлыг ярих юм. Дээхэн үед ах нар бол сайхан нэдэрдэг байлаа, тэрнээс юм сурчаалаа гэх юм. Одоо нэдрэхээр нь зэрэг хүний ирэх гэж ярьлаа гэх юм. Та юу гэж бодож байна? Энэ нэдрэхгүй тухайн асуудал одоо бүхэн дээрээ унах хэдэр асуудал бол хараад мэдэгдэнэ. Санаатаа санаандгүй. Санаандгүй. Хоёр хүн тэмцэж байгаа шүү дээ. Хоёулаа давхарлаа мэхээ игээд давхарлаа нуужаагүй нэдэрнэ гэж хэлж болохгүй. Нэдэрнэ гэдэг унсан гэдгийг мэдсээрээ дээрээс нь давхар унах. Эсвэл унтсан байхад нэдэрч ингэж явах. Энэ ч л болохгүй байхгүй. Хэдий бид нар бие биенээ үздэг ч гэлээ гэсэн өршөлж байгаа ч гэсэн биенээ бас цаа сэтгэлтэй хайрлаж барилддаг байхгүй. Хөл гарын гимтээсгүй бушуухан очиод айхтар чанга унгаагаад одоо мэхийг л аргагүй ихэнд чанга унгаад байна. Бушуухан очиод толгойг дэврээд авдаг байхгүй. Яав зүгээр өгсөн зүгээр. Тэгэл дэврээд явдаг. Түүнээс одоо унахтай хүртэл зарим нь гараа зулаад гар хөлөө булгуулсан гар хөлөө гэмтсэн сүндэл биш. Тэгэхээр чи сэтгэл төвдөд барьцаашаа барилж чаддаг бол одоо яаж явал юу болов гэж араас нь асуудал болоод юу болсон яасан эмзэг дээр очиод юу болов гайгүй хүн за яамаатай л гэж одоо бодогдож байна. Түүнээс яг барилдааныхаа явцад хоёулаа унж байгаа тохиол өөрөө ч гэсэн жинтэй тэр хүн жинтэй дээр нь дараад унж байгаа тохиолдол нэг өөр хэрэг. Зүгээр унахчаад тэртээ тэргүй унахсан юмыг унтсан хүний чинь дээрээс нь дагаад барилж байгаа энэ нийтрэх одоо хашрах маяг гэдэр өгч байгаа бол тэр бол нэг тийм жоохон зүгээр л асуудал та. Манай энэ Эрдэнэтэд төрүүлж аймгийн арслан болоод цаашаага явсан олон хүн улсын цолонд хүрсэн байдгийг. Тэгдэг. Одоо энэ хэн бэ шүү дээ харцаг
Архангаа нөгөө харцаг хэн байж тээ. Мөнх Эрдэнэ. Аа? Оюун бэлгийн Мөнх Эрдэнэ. Мөнх Эрдэнэ. Мөнх Эрдэнэ нөгөө нэг Зоригт Баатар. Зоригт Баатарын төрүүлээд бас явсан шүү дээ. Батүлзий зам байна. Батүлзий зам байна энэ төрөл. Энд чинь бол их авшигтай газараа. Яагаад гэвэл энэ одоо би чамд хүүхд ярихад энэ стадион ч юм ба штэ. Бид нар ч анх гарахдаа ийшээ гардаг байсан. Зүүн зүг рүү гардаг байх. Баруунаасаа. Тэгээ баруунаасаа зүүн зүг рүү. Тэгсэн чи энэ явсан чи яадын гэхээр нөгөө монголчууд чинь гэрээ барихтаа одоо хашаа байсан байхтаа заавал одоо энэ чинь уулын ороо харуулж гэх тийм үү. Ингээ усныхаа урсгалыг сөрж ингэж барьдаг штэ. Барилж идэг. Үүд байхад тэгж тэн чинь усны урсгал уруудсан байхгүй энэ гол чинь. Заанчуулсан гол чинь. Тэгээ болоод нөгөө тийшээ гаргасаа. Эний чинь барилгын зэргийн 110 дугаар өнгө 20 жилийн яваагаар шалхаа сүр хорондоо бариулсан. Өөрийнхөө хөрөнгөөр одоо бариулаад энд чинь нэг том энэний оронд барилсан шүү дээ. Тэгэж энд одоо зөв болж ингэж гарч ирсэн. Тэгэж одоо зөв голдролгоо орж ирээд ингэ барилсан. Нэгдүгээр, хоёрдугаар энэ болоор энэ уулын чинь хажуугаар одоо энэ зам эвдэрсэн байгаа. Зам энэгээр чинь дээр үед вангийн хөрөөнөөс ийшээ явахдаа одоо богдын хүрээ орохдоо энэгээр явдаг газар гол замын газар байсан. Тэгээ бөхчүүлж ирж байхад явна. Энд чинь буудлын ундаа энэ чинь тийм л газар айхтар тийм юутай газар байсан байхгүй. Тэгээ би боддгийн. Тэгээ энэ яагаад одоо ер нь ингээд манай аймагт энэ талбай дээр барьсан улсууд цаашаа явахдаа улсад төрүүлээд улсын солонд ойрхон очиод байна. Гэдэг асуудлыг ингэж боддог байхгүй. Би тэгээ авшигтай юм байна да. Энэ бол газар нутагтаа одоо энэгээр ирж очижсэн бас энд чинь буудалж ийсэн шинаан санаа болсон газар байна болоо даа л гэж өөрийн бодол санаал байдаг байхгүй тийм байна. Энэ бөхчүүдийн яриаг сонсож байхад Дорногов аймагт төрүүлсэн, Орхон аймагт төрүүлсэн хүмүүс л улсын цолонд их олноороо хүрсэн байх. Бусд аймагт төрүүлсэн хүмүүс байдаг л байх л да. Байдаг л байна да. Тийм аймагтаа төрүүлээ уулзсан тийм яг хоо дийлэн одоо Дорноговч гэсэн бас л тийм л газар байгаа бах. Газар устаа ус нь их одоо бүхэндээ ээлтэй ч гэдэг юм уу. Тийм газар газар байж болно шүү дээ. Одоо Монгол орны газар нутаг одоо бид нар чинь газар нутаг усны талаар бол одоо тодорхой мэдлэг бас хомсч шүү дээ. Гэхдээ дээр хөгсчүүлээс асуугаад ингээд яриад ингэж сонсч хахад бас тэнд одоо бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгвэл их сайхан байдаг. Хангаа дэлхий уул ус нь одоо нар тусахад тэр одоо өвс ногоон хүртэл тийм тачаар байдаг гэдэг. Одоо гэх мэтлэнгээр газар авалж хэмжих талаар бол монголчууд мундаг шүү дээ. Та эд сайхан залуу одоо эд сайхан барилдаж байхдаа хүчээ ер нь хэмжижээв. Гэр хүчээ. Танаа сайхныхын чулуу өргөөдөл тавиад байдаг үстэй. За тэр тал дээр бол байхгүй. Хэмжиж байгаагүй. Одоо тэгээд бидний үе чинь тийм одооных шиг тэгж айхтар инээтрэ гэж юм байхгүй л шүү дээ. Яг зүгээр нэг хаяа нэг өргөх юм уу эдгээр гарууд өргөч нэг за би нэг 100-аас илүү өргөж чад их үзээгүй дээ. 100 та 100 110 110 та 100 та энэ бол тэр яг хөтэ тэрийг яаж бичсэн гэхээр нэг оюутан байхад хамбогдсон бид нар говь малын хашаа өргөлөө тэр нэг том шууд бүгдээрээ өргөд идэхгүй. Тэгэл би нэг өргөл тавьчих юм гэсэн үгэн дээр нь тэрийг турхаа үед хэдийн килограммын одоо хаана вэ мэдэхгүй шүү дээ чинь. Тэгэл яг зүгээр насны хаагаар л өргөж байгаа. Хэдэн залуучууд биеиндээ нэг жаахан эрлэгсэн цангаар гаргаад нэг жаа барилдах ухаантай болохоор тэгэл тэрийг өрөө гаргаад өргөсөн баг. Тэгжэл нэг чулуу өргөж үзсэн баг. Түүнээс өөр би тэгэж айхтар тэгэж өргөж үзээгүй тэгээд. Болгоны сайхан танаа нутагт арцгарын давааны ингэрт жамин дээр зарсан. Тэрийг та ер нь зүгээр үзчихэв өргөж өргөх гэж оролцсон уу? Харсан. Гүү юм бэ. Би томоо том. Тэр чи одоо цаас ворон дэлгэдэж яхан багсчаад байгаа юм шүү дээ. Намайг хүүхэд байх үед нэлийн том хүүхдийн өдөр хараад тийм биш юм уу? Ер нь бол нэг нэлийн том шүү. Цул чулуу юм байна. Тий. Тэгээ одоо тийм чулуучууд илэгдэн шүү дээ. Сүүлд жамин дээр зарчлаа өөрөө хэлж ийсэн. Амтаа очиж хилтэлж аваад жижигхан болсон байлээ гэж. Магадгүй. Тэр чинь жамин дэржгаа өөрөө өргөж явах үедээ бол одоогоос багт 50 60 жилийн 60 70 жилийн өмнө өргөсөн байгаа үү. Тийм юм байлээ. Сүүлд нь одоо намгаа гэдэг биш та дууч. Тэр хашаа машаа бариад ингээд айтайхан тордоод ингээд ийм байдгийг шүүгээд харуулсан л тийм бас. Таныг барилж байхад их бэртэ хүнтэй таарч яв. Таарч. Хэн бэ? Яа бурхан минь айхтар бэртэ усууж байлгүй яа. Чийж мийж идэж одоо мундаг шүү дээ бэртэ усууж.
тийм өртөө усуд байсан. Би энэ одоо би нэрийг сайн санахгүй байна. Дорн говийн гарлын нэг бүрэн бор одоо нөгөө усаа зогссон дунд зэргийн баагүй байт нэг бүрэн аймгийн занцалтай нөгөө хаалхгуулын 50 жилийн хойш бид нар барилдсан байхгүй. Очиж аймгийн төрүүлсэн бүчүүд очиж барилдаад тэгээ 2-3-ын доод ингээ аваад байсан чинь нэг аймгийн занцалтай над дээр хэлж за энийг л авч ирсэн. Тэгсэн чинь амар. За яаж цаанд гарандаа гэж бодчихлоо. Өөрөөр яг нэг онцлог юу гэхээр хөдөлгөөн муутай. За бариад авах тэрний гар урууны хүчтэй тэр дугтарж байгаа гэж бараг л энэ хамраас нусгаач цацхад. Тэгээд ивийг нь оллоо одоо. Тэгж л ээжсэн. Тэрнээс өөр нэг айхтар ч байх та тэрний шиг бэртаа хүн бол ерөөсөө би тааралж байгаа. Ер нь бол бэртаа усад байлгүй яах вэ те бүхөр хэлж байгаа удаа чинь одоо манай гард мөнгнө батарж шүү дээ. Энэ хоёр гаргаж гайхалт. Ер нь тийм бэртаа уу юм уу? Кинон дээр тэгж харагдаад байт юм уу? Нөгөө тэрийг гаргана гэхтэл гүйцэд гаргадгүй л байхгүй. Хэрвээ гаргах юм бол яах вэ? Одоо ингэ сэнжиж явжаад ингэж болж байгаа дагуулаад энэ гараар ингэ хоёр гараа татах юм зүгээр үү. Ямар шүнийг хаяад. Тэгээ тэрийг гаргаж өгөхгүй шүү дээ. Тиймэрхүү юм. Ер нь бэртаа бүхнүүд би ихтэй юм. Хараа үстэй. Чухам. Чи яваа юм аа. Энэ хоёрыг тэр билээс үүс тусраа тавьчих юм да. Тэрний дэргэд хөвчийн баавгаач хүч тодох байх шүү. Хулгар биш вэ? Натгүй. Тэ? Биш цаашаа. Бүр хүүхдэрээ шахав амтан. Лав 20 хүрээгүй тэгээ. За худлаа байлгүй дээ. Холдоогүй яваа да. Сайн дад хүрэн толгой өнгөрч явж. Бас л манай Эрдэнэтийн хэлнийг арслан тийм ээ. Тий, Эрдэнэтийн энд байж байгаа гот руу яваад тий. Одоо Монгол үндэсний бүх сайхан хөгжөөд өөр бараг одоо мэрэгжлийн спорт чиг рүүгээ орчлоо. Тэгээ энэ нэг талаар сайн хэрэг бах. Тэгээ сая бас гадаадаас Солонгосоос энэ төр бөхчүүд ирж барилдсан байна лээ. Тэгээ энийг одоо би бол сайн хэрэг бах гэж бодож байгаа олон улсад. Гэхдээ маш сайн нөгөө Монгол бүхийн дүрмэн жудаг гэж хэлээд байгаа шүү дээ. Жудаг гэдэг журам шүү дээ. Тэгээ энийгээ сайн барьдаг байгаасаа гэж би бодод юм. Та юу гэж бодож байна? Би яг л үүнтэй ер нь Монгол бүхийнхөө тэр одоо Монгол барилдсан шүү дээ. Барилдааны явсан. Одоо ингээд гадны нэг хараачтай бүх барилдаал ингээд энэ тэнд зурагтаар хараад байна шүү дээ. Гэхдээ тэр ч одоо нэг амтан барьж байгаа чон нохоо биш дээ. Одоо тэгээ зуугаалын чинь татаж ирээд тэр чинь Монгол бүхий биш байхгүй. Хоёулаа хоорондоо сайхан бие биенээ хүндэлсэн гэж өгөө авгаа барьцаал булаацалт нь болгоос биш хамаа намаагүй. За тэр барьцаа булаацалт аваа сая барьцаандаа бүхний дараагаар бихээ хийж л хайдаг. Сая Солонгосын тэр нэг 3 бүх ирээд барьдсан лээ. Би дотроо бас өрөвчлээ лээ. Өөрхнүүд минь одоо болоогүй багтаа энэ хэдэг доогуур нэгийн даваа нэг доогуур нэг хэдэн бөхчүүлтэй тааруулчаасаа үйтингийн. Тэгээд нэг яг энэ чинь бас нэг ялт байгаа шүний чи урам гарна штэ. Тэгээ 2 3 даванд нь өөрөөсөө яг томцолтонгууд наваад энэ яаж байгаа юм бэ гэхээр энэ журам дэг юм үзүүлж байгаа юм байхгүй юу.
эхлээд бол ингэж барилд юм аа. Бага султан том султуудаа барилд юм аа. А та нар гадаадаас ирсэн, гаднаас ирсэн учраас үнэхээр эдийн засгийн усуд барилж байгаа. Одоо хоёрын намаас ингээд тааруулж байгаа юм. Энэ ингэж хүндлээд ингэж өгөөд байхлаар цаад хүн чинь бас сонирхоод байж тээ. Хүнийг ер нь хайрлаад хүндлээд байхлаар л хүн чинь өөрөө их тэр юмдаа дурсалтай болдог шүү дээ. Тэрнийг л эсгэж би дотороо миний хувийн бодож тэгэж бодож ирсэн би тэгээд ер нь одоо тэгээд Монгол туурхтай барилдаа гэхээр нодлон мөрдөнгийн даншгаар байна. Тэгэж бас тэгэж барилдаж бүрээд бүхэн барилдаа тэр тийм Өөр монголчууд. Өөр монгол барилдаа хэвчээ. Энд чинь ерөөсөө л усаал монголчууд юм. Яг тэр өөр Монголда байна уу? Тэр одоо юу баруун Монголын барил Бухарилда, Моолда байна, халахын барилда байна. Тэр бүрээд барилда хамаагүй энэ чинь монголчуудын барилдад тусалтай байхгүй юу? Энэ чинь энэ асуудалтай холбоотой юм чинь Монгол хүн ямар өргөн дэлгэр байж юм бэ? Тийм үү? Хаасаагүй одоо ингээд таарцсан биш тийм. Японд барилж байна. Одоо ингээд Солонгос барилж байна. Наашаага ингээд Монгол барилж байна. За тэгээд ингээд баруун зэшгээ уралцгаад Иран, Ирак, Турк гэдэг одоо ингээд бүхий оронгууд шүү дээ. Ийм оронгууд. Ингээд ийм нэг хайсаагүй гэж цааш иймэрхүү улсууд л байгаа байхгүй. Энэ газар нутгаар ингээд бүсчилсэн одоо ийм эдгээр чинь бүгд үнс угшаа нь бол одоо яг нь орон нутагтлаа өөр үнсээр гарч ирсэн байх л. Монгол үндэсний бүхэл дэндүү өргөн дэлгэр юм да. Ингэж гарч ирсэн байна. Одоо сүүлийн үеийн залуучууд Монгол бүхийг бас их үздэг болж, их шимтэн сонирхдаг болж. Гэхдээ нэг зүйл нь одоо магадгүй яг тухайн цаг үед нь аж төрөн амьдарч байсан ахмадууд та нар бас үнэн түүхийг тэдэнд ярьж үлдээх хэрэгтэй байна. Жишээлбэл одоо Эрдэнэтийн Баяр наадамд нэгэн дор 20 гаруй арстан зотголдог байлаа гэдэг түүхийг одоо та ярихгүй бол хооштой энэ мартагдана шүү дээ. Гэхдээ ер нь яах вэ? Тэгээд тэр барилж ирсэн үний юм тэгж байжсэн одоо тэгээд ахмад хүмүүсийн яриа хөөрөө за тэгээд данс тоосоо моцоогод ингээд бүхий нөлөөлөл баригдах гэж байгаа нь үнэн л. Тэгээ яадгийн гэхлээр одоо бол манай Эрдэнэтэд бол бүх хөгжих ер нь нэг хэсгүүд нэлээ хөгжсөн, нэг хэсэг жоохон тасарчлаа л да. Одоо бол хөгжнө үү? Энэ манай үндэсний бүхий холбоо одоо энд бүхий өргөтэй болж байна. Анхны ч одоо 2000 он 2 оны үед санаачлалаа шүү дээ бид нар чинь. Тавгшрын би гончиг бид нар ч одоо санаачлал ингэж иймэрхүү бүхий өргөө барий инээд өчөж байгаа болъё. Тэгээд эн чинь зах зээлийн үед ороод ирсэн лэшрүүхээ явсан анх одоо 800 сая төгрөгийн асуудал болох юм шиг. Юу вэ нэг жилийн дараа гэхэл бараг 2-3 тэрбум төгрөг. Одоо бол 10-20 тэрбум төгрөгийн асуудал. Тэгээд тэр төгрөг бидний хувьд бол хаана байх вэ? Ямар аж ахуйн хэлж байгаа хүнд байх вэ? Ганцхан гок төшгөөс өөр юм байх. Тэгээд гоктой хэлээд аваа зэрэг захирал улсын дараагаас харин энд байсан суурийн тент тавьж өгөө, суурийг тавьж өгөө. Тэгээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтгаас үүлдээ аймаг нь анхаарад, үйлдвэрч анхаарад одоо нэг босгоход өгч юм. Тэгээд залуучуулна гэхээр одоо манайх чинь одоо ингээд хөрөөсөрн болог баах хүүхдүүдийг хичээлүүлж ирсэн, ан цаанаа болж ирсэн. Дараа нь одоо Бацаа гэдэг. Сая би одоо бүхий бэлтгэл дээр энэ юу ойдгоор хөдөм дээр олимпиадаар очиод 40-50 залуучууд байна. Дандаа хүүхдүүд. Тэрэн дотор бүгдээрээ бүх болохгүй гэсэн ядаж 3-ны 1 нь бүх боллоо гэтэл одоо Эрдэнэтийн нэрийг гаргаад өгч. Сайхан залуучууд зөндөө байна. Удамшуудар зайц залуучууд, бие болтор сайтай хүүхдүүд байна. Ер нь бүхэнд их дуртай болцсон арга ирэн дэмжиж байгаа тийм хүүхдүүд. Тэндээс ч л одоо бүх гарч ирж шүү дээ. Тэгээд би тэдэрл хэлэхдээ бас төрөөчийн хэлдэг шиг та нар минь одоо бага насныхын болохоор миний дүүнэр одоо хөлбөмбөгөө сайн хөөцөлөөрөө саксуулаараа сайн тоглоороо томчууд нь болохоор за тэр чөлөөтийн юмд самжуудагийн юмд барилдаараа тань тэгээ үндэсний бүхтээ ороороо ингэж л барилчаа та нар үндэсний бүхний гэдэг асуудлыг чинь энэ шүү ер нь нөгөө бүх барилдах чинь тодорхой хэмжээний хугацаатай насны юм шүү дээ. Баг шиг одоо 20, 30, 40 настай л одоо их оргил үе 25-аас 35 насны хооронд оргил үе шүү дээ. Тэгэл тэрнээс хойш чинь аргагүй ирэхэд л одоо бас хугацаатай л байдаг шүү дээ. Тиймэрхүү л болдог. Таны хэлдгээр сая олон сайхан хүүхдүүд байна. Бүгд бүх болохгүй ч гэсэн
зарим нь сайхан бүх болно гэж байна. Үлдсэн нь сайхан Монгол ирхэн болно да тийм ээ. Ялгаагүй шүү дээ. Жудаг ус тэр бүх ёсоо дагцсан ус шүү дээ. Эрэм дээр ахцах ёсыг мэдгэл бол тэгээд эдэрж болно. Аав ээж гэж юм. Аав ээжээ хүндлээд тэгэхээр л хүнчтгэл учир болоод ах дүүгөө хүндлээд ирэхээр ах дүү дүүнрээ дээр хүндлээд ирэхээр мэдүү сайн барилж сайхан болж эрүүн шиг байжтай миний хөвглөд нь чэйжин жоохон босол ингээд хөрхийнүүд мөн тэгэл ирнэ шүү дээ. Жоохон өтөчн тэгэл тэндээсээ учир зүгөө гаргаад ялагдахын одоо гашуун түүх баяр баясгалан гэдгийг чинь тэндээс мэдэрч эхэллээ шүү дээ. Өөлж байгаа хүүхдэл байж л инээж байгаа хүүхдэл байж л тэр чил одоо хамгийн гол чухал юм байхгүй. Миний хүүг хайчлаа гэдээ одоо тэрэндээ урлаад байгаа юм. Миний хүүд авчлаагаад баярлаад байгаа юм. Үгүй болоогүй шүү дээ тэр чинь. Өшөө тэр яг үндэсний хүүхдээр ороод одоо баруун дүүнээрээ дууцуулаад ингээ явна гэдэг чинь маш их хөдөлмөр маш их одоо юм шаардсан шүү дээ тэрс. Өөрийн хувийн бэлтгэл гэж мундаг юм гарч ирнэ. Дасгалжуулагч багш яг хэлнэ ярина. Хийн зөвлөн чиглүүлнэ. Тэрэнд хүрэхийн тулд яг хувь хүн өөрөө бэлгэлтэй байна. Хадгийн наахнаас хэвэр зэмжгээр байх хэрэгтэй. Дуртай эдээ нэгэн цагт очиа бэлтгэлээ хийждэг байх. Өөрөө хувьдаа бэлтгэлээ хийх хэрэгтэй. Хувь хүнийг телевизээр би одоо ямар их билээ миний мэхний эсрэг ямар их сурч би ямар их хийх үүдээ тэндээс хардаг байх. Тэгээ багштай хэлж боловсруулалт хийгээд өгөөр. Тэгээ сайхан их сураад ирэхэд нь өшөөний газрын хүнтэй үржээд нэр мэхэнд хийгээд унцчихна. За ингээд энэ мөхий гэхээр ингэж унд хариу мөхний энэ байж гэж бодоо. Тэр хариу мөхийг хариулдаг байж сая өөрөө чинь мөх тийм шүү дээ. Болно шүү дээ. Мянган мөх мэддэг байгаа хэрэггүй. Нэг мөхөө 1000 давцсан үнчил бүх болдог мөх болдог байхгүй. Тэр утгачлал зэрэг. Ганцхан одоо тэгээд хавсардаг юм уу дүүгэрдэг морддог мөх байгаа тэрэг байх. Тэрний чи хариу зөндөө мөх. Тэрний чи хариунд олон үнжээ сая өөрийн мөхөө болгож болгооч. Хүн баруун талаараа золгод, зүүн талаараа золгод. Баруун зүүнөө холимог зол. Энэ бүх чи өөрөө чинь одоо эцгээс төрсэн тэргүүний чинь би энийг чи онцлог байгаа даа. Баруунаар барилддаг зүүн нүрх цагаас хэрэггүй шүү дээ. Бүр саарамч шүү дээ. Тэгэхээр өөрөөх юм чи өг хийж байгаа юм одоо хүүхд сурах гэж байгаа. За чи барилдаад үз. Ямар юм их харъя гэ. Баруун талтай байж болно. Зүүн талтай байж. Тэрийг харж тэгээ тэр багш хүн чинь тэрийг цааш нь хэлж өгнө. За энэ баруун талын мэхэнд ийм их хэрэг болд гэж. Чиний их чинь ийм байна шүү. Яг мэхтэй энэ мэхээ дутуу хийгээд байна. Энэ мэхэн дээрээ чи ажиллахгүй байна. Энийг чи ажиллахын тулд нөгөө чинь бие организм хөл гар одоо булчин шөрөмж хийж ажиллахын тулд тодорхой хэмжээний бэлтгэл дасгал сургууль хийх хэрэгтэй. Энийг л хэлээд байгаа байхгүй ер нь гол юм. Тэгэж хөдөлмөрсөн хүн чинь буруу зүг явах хүнч байхгүй шүү дээ. За яг л залуу насны юм да нэг хашаа алдах онох юм гарна. Зөв үл хэлээд өгчүүл цаашаа явчих шүү дээ. Тэрэн дээр нь ухаал тэрүүгээр нь төрөө өрөө чи дандаа ингэж ингэж байгаа юм бол энэ ч хэлээ малч гэсэн зөрдөг зүйлүүдтэй тэр ч хэл хүн зөрөө зүүн гаргаж шүү дээ. Мэтлэнгээр бүхний одоо тэр багшийн эрдэм ухаан багшийн арга юу гэдэг чинь маш их хэрэгтэй тийм л юм байна. Тэгэхээр бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлж байна. За тий. Уг нь өшөө олон сайхан зүйлийн тухай ярилцмаар байвчиг телевизийн нэвтрүүлэг нөгөө хугацаатай учраас энэ нэвтрүүлгийн хугацаа дуусч байгаа юм. Гэхдээ та бас энэ нэвтрүүлэгт орсных магадгүй энэ жил олон сайхан барилдах залуучуудад ерөөлийн үг хэлээч. За манай энэ үндэсний бүх гэдэг бол өв соёлыг хадгалж хамгаалж үе үеийн бөхчүүд, үе үеийн залуучууд, үе үеийн бөхчүүд давж ингээд дамжиг өртөөлж дамжилж ирсэн одоо ингэ өөрөө өөртөө шингээгээд тэрийгээд одоо бүх болгож бүхэн хэлбэр болгож ингэж гарч ингэж үе үеэр олж ирсэн юм аа. Энэ их өв соёл монголчуудын одоо өв соёлын нэг хэлбэр бол энэ үндэсний өвхөд дурлаж үндэсний өвхөөр барилдаж байгаа, үндэсний өвхөөрийг дэмжиж байгаа энэ сайхан олон сайхан залуучуудтай гэхээр өөрсдийнхөө сансан цолондоо бодож явдаг, өөрийнхөө бодож явдаг цолондоо хүртэл сайн барилдаарай. Тэр хүртэл хичээж сайн барилдаж байгаарай. Наад чинь одоо унаа, даваа янз бүр одоо ингээд болохгүй эерэг одоо сөрөг зүйлүүд зөндөө гарна. Тэрийг даван туулаарай.
тэгжээд өөрсдөө сансан цолонд хүртэл барилдаараа. Эн чинь яг хав чи барилж байгаа гэсэн цолонд хүрлээж гэлээ гэсэн. Өдөрт хүрлээж гэсэн чамаг дагаад чи бол үндэсний өв соёлоо аваад явж байгааг нэг том хэлбэр шүү. Том биет хэлбэр шүү. Энийг л сайн ойлгож яваараа хүүхдүүд мөн гэдгийг л хэлье. За тэгээд бүгдээрэнд нь эрдэнэчүүдтэй, эрдэнэтийн ард түмэнд наадмаараас жилдээ нэг удаа болдог энэ наадмаараа сайхан наацгаагаараа эрүүл сайн сайхан байгаараа л гэж хүсэн өрөөж дөө. Их баярлалаа. Урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд. Цаашдаа бас өшөөлөх олон жил төрийн их баяр наадмын энэ зүлэг ногоон дэвжээндээ бас ирж олон залуучуудад үг сургаалаа айлдаж байгаарай. За баярлалаа. Монгол эр хүний төгс сагаад төгөлдөр жишээ болсон Монгол бүхчүүд Монголын хэмрийг өргөж яваарай. Энэ удаагийн дугаарт Булган аймгийн Сайхан сумын угуул, Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат, аймгийн Хурц Бадрангуй Арслан Гишгтийн Ганбаатар оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би оволсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.